28 дугаар анги. Харьцах хандлага өөрчлөгдсөн нь. Нүд ирэмхийн зуур хэдэн өдөр өнгөрлөө. Энэ өдрүүдэд Чүфэн гэрээсээ ч гарсангүй. Аянганы хэв маягийн 3 дугаар хэв маягийг судлахаасаа гадна тэр сүнслэг ургамлуудаа зогсолтгүй боловсруулж байв. Чүфэн хэдхэн өдрийн дотор асар баян хүнээс юу ч хүү ядуу болсон юм. Гэвч азар түүний дантян овоо их энергиэр дүүрсэн нь сайн тал байлаа. Ахиад нэг ширхэг сүнслэг шүр идчихвэл дараагийн төвшөнд орж чадхаар болсон байв. Гэвч сүнслэг ургамлын эрэл жилд нэг л удаа болдог. Дээрээс нь сүнслэг шүр дээд зэрэглэлийн сүнслэг ургамал. Тэр суумэйтэй уучраагүй бол ийм зүйлийг аваач юу үгүй ч юу. Бас тэр ахиад нэг төвшин ахих тийм ч амар ид биш гэдгийг мэдж байлаа. Түүнийг мэдхээс ч өмнө Чүү овгийн цуглаанч боллоо. Энэ өдөр 3 танил хүн зожилсон юм. Чүүвэ, чүүвэ. Гэрийнх нь гадаа хүлээж байгаа 3 хүнийг хараад Чүфэн жаахан цочирдов. Чүүвэгийн ирсэн нь сонирн биш ч нөгөө хоёрын ирнэ гэж огт төсөөлж байсангүй. Чүфэн цуглаан болох гэж байна. Бидэнтэй хамт буцаач. Чүүшвэ нэмсэглэн хэллээ. Өө. Чүфэн чүүшвэ хоёр руу эргэлдсэн аятай харлаа. Чүфэн хамтдаа явцгаая. Бүгд чамайг хүлээж байгаа. Чүүшвэ чин сэтгэлээсээ хэллээ. Түүний нүднээс харуулсалч мөн харагдана. Чүфэн бид үл ойлголцсон байж болох ч нэг овог шүү дээ. Өнгөрсөн зүйлсэд өс санахгүй гэж найдаа. Чүвэй энэж байхдаа хэлсэн ч түүний хоолойны өнгнөөс гэмссэн өнгө мэдрэгдлээ. Чүфэн хэсэг бодоод тэг яаглээ. Чүфэн бол өчүүхэн бодолтой хүн биш. Тийм байсан бол тэр өдөр Чүүшвэг аврахгүй л байсан болов. Тэр ч бас Чүү овог руу буцахаар төлөвлөж байсан болохоор замдаа Чүүвэтэй буу халах тийм ч муу санаа биш байв. Тэд Азурэ Драгон сургуулийн хаалган дээр ирэхэд Чүү овгийнхан Чүфэнийг хүлээж байв. Тэд Чүфэн рүү ширтэх үед өс хонзон биш, харин хүндлэл, өөрсдөөсөө ичих байдал тэдний нүднээс нь харагдлаа. Яг баттай биш ч тэд Чүфэнийг 40 ширхэг догшин араатныг алсан догшин хүн мөн байх гэдэгт итгэлтэй байсан юм. Бас салхины нэгдэл хүртэл түүнийг орьсон. Ийм байхад яаж Чүфэнийг уурлуулах вэ? Чүфэн тэдний өөрчлөлтөнд нэг их анхаарсан чгүй. Учир нь тэр үргэлж өөрийгөө Чүү овгийнх гэж боддог болохоор. Овгийнхонтой сайн харьцаатай байх нь ч бас түүний хүсдэг байсан зүйл. Бас тэдний энэ өөрчлөлт нь түүний хүчнээс болсон гэдгийг ч тэр мэдэж байв. Гэхдээ яагаад хамаатай гэж? Хорвоо ертөнц ийм л байдаг. Нэг овгч гэсэндээ хүчний төвшингээрээ байр суурь эзэлдэг. Гүн цэнхэр нутгийн дунд хэсэгт нэгэн уулын эсрэг харсан жижигхэн хот байдаг. Энэ хотыг уул налсан хот гэж нэрлэдэг. Чүү овог бол энэ уул налсан хотын захирагч гэж болно. Хурдан морд Чүү овгийн сүрдэм хаалганы урд ирээд зогсоход эрхэмсэг залуучууд болон бүсгүйчүүд үсрэн буулаа. Азурэ Драгон сургуулиас ирсэн Чүфэн болон бусд нь байлаа. Хараач, Чүү овгийн залуу эзэд хүрээд ирж. Нийл ягаан өнгөтэй хөрмнүүд Азурэ Драгон сургуулийн дотоод танхимын сурагчдын тэмдэг бидтэй. Мундаг юм аа. Аргагүй л Чүү овгийнх мөн дөө. Тийм шүү. Тулааны урлагийн замналаар явхад авьяас бэлэг маш чухал. Хөгшин Яан хотын зүүн захын хариуцагч аж хүүгээ Азурэ Драгон сургуульд оруулах гэж бүх хөрөнгөө зарцуулсан. Гэвч сургуульд орсноос хойш 10 жилийн хугацаанд тэр нэгдүгээр төвшөндөө л байгаа. Чүү овгийн залуу эзэдтэй харьцуулах юм биш. Тийм биш ч байж мэднэ. Чүү овгийн Чүфэн гэдэг хүү одоо болтол гадаад танхимд байгаа гэсэн. Хүний нүүр харах аргагүй болсон болохоор гэртээ олон жил ирээгүй гэж сонссон. Тэгвэл чи сайн мэдэхгүй юм шиг байна. Чүфэн чинь Чүү овгийн залуу эзэн гэдэг цолтойч үнэн дээр яг ч Чүү овгийнх биш ээ. Чүү Юан түүнийг өргөж авсан гэсэн. Тиймээс түүний авьяас бусад залуу эзэд шиг биш байх нь тийм ч сүртэй зүйл биш. Хамаагүй ярьж болохгүй шүү. Чүү Юан сонсчихвол чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү. Чүфэн тэр хэдин ирсэн нь хотын иргэдийн анхаарлыг татлаа.
Тулааны урлагаар хичээлдэггүй тэдэн шиг энгийн хүмүүст бол тулааны урлагаар хичээлдэг хэнч тэдний шүтээ мэтэл байдаг. Залуу эзэд гэртээ тавтай марил. Хашаагаар орсны дараа Чүү овгийн зардснаар тэднийг тойрон ирсэн нь Чүү овгийн залуу үеийн хүүхдүүдийн анхаарлыг татлаа. Чүү овг маш олон залуу хүүхдүүдтэй. Тэд бүгд өөр сургуульд орцгоосон. Азуурэ Драгон сургуулаас ирсэн сурагчид эргэж ирснийг сонссон тэд Чүү Юэ болон бусдыг хэр их ахиц гаргасныг харахаар цугларав. Өө, Чүү Фэн биш үү? Азуурэ Драгон сургуулийн дотоод танхимд эцэст нэг юм ороо шив. Хурц хорон хоолой сонсогдсон зүг рүү харвал хэдэн залуучууд болон бүсгүйчүүд алхан ирж байна. Урд яваа залуунд царайлаг залуу байв. Түүнийг Чүүшүүн гэдэг ба тэр 2 дугаар зэрэглэлийн мянган салхис сургуульд орсон. 18 настай ба спиритийн 5 дугаар төвшин юм. Чүү овгийн ихэнх хүмүүстэй адилхан Чүү Фэнд дургүй байдаг. Хэрвээ би зөв санаж байвал чи ч бас мянган салхис сургуулийн дотоод танхимд 15 настайдаа орсон баха. Тийм ээ. Гэхдээ дотоод танхимд ороод 3 жилийн дотор би спиритийн 5 дугаар төвшөнд хүрсэн. Чи надтай өөрийгөө харьцуулж болно гэж бодоо юу? Мянган салхис сургуульд 10 настайдаа орчход 18 наснда дөнгөж спиритийн 5 дугаар төвшөнд орж байдаг. Ямар ч ахицгүй ээж ийм өнгөрөө байх гэж. Өөр хийж чадах зүйл алгуу. Чи намайг доромжлоод байна уу? Нэг үзчихвэн. Чүүшүүний царай нь ярвайгаад Чүү Фэнд хичээл заах гэж байж ядав. Чамд надтай үзэх хэрэг байхгүй. Гэд түн рүү хальт харсан болоод Чүү овгийн төв хэсэг рүү явлаа. Новш гэж хэн түнд ингэж өнгөрөх зориг өгөв? Чүү овгийн тэмцээнд орохгүй байсан нь дээр баг шүү. Үгүй бол би түүнийг өгтлэн зодно. Чүү Фэний цааш алхахыг харсан Чүүшүүн шүдээ зуулаа. Чүүшүүн, Чүү Фэнийг уурлуулах хэрэггүй гэж зөвлөе. Яг энэ үед Чүүчэн, Чүүзэн хоёр алхаж ирэв. Юу гэж байгаа юм? Намайг түүнийг зодож чадахгүй гэхгээ юу? Чүүшүүн улам их уурлаа. Түүний зөрүүдлийг харсан Чүүчэн, Чүүзэн хоёр түүнд тайлбарлахаас залхууран гэрлүүгээ явцгаав. Хоёр арчаагүй новш ганц жилийн дотор ийм хулчгар болчихсон юм уу? Чүүшүүн тэр хоёр руу бардам харцаар ширтлээ. Тэдний зөвөө. Ахын чинь ховд зөвлөхөд Чүү Фэн чиний бодож байгаа шиг сул дорой биш шүү. Дэлгэрэнгүй тайлбарлахгүй болохоор дураараа л бод. Гэд Чүү Чүүшүүний мөрөн дээр гараа тавилаа. Дараагаар нь Чүү Юэ, Чүү Шүэ, Чүү Гао болон бусд нь хүртэл Чүүшүүнд явхаасаа өмнө анхааруулга маягийн зүйлс хэлцгээв. Хэднэр Азуурэ Драгон сургуульд байсаар байгаад тэнэг болчихоо юу? Чүү Юэ чи яах вэ? Чүү тэр хэд хүртэл ийм хулчгар болчихсон юм гэж юу? Чүү тэр хэдийн явж байгааг харсан Чүүшүүн хэсэг бодолд автлаа. Харин тийм ээ. Чүү, Чүүзэн, Чүүчэн, Чүүшүэ тэр хэд Чүү Фэнд хамгийн дургүй үстэй. Тэдэнд юу болчихоо вэ? Энэ үед Чүүшүүний ард байсан хэд хүртэл бодолд автав. Тэд өнгөрсөн жил Чүү Фэнийг нэг ч үг газар гэлгүй доромжилж байсан Чүү тэр хэдийг яагаад гэнэт өөрчлөгдсөнийг ойлгосонгүй. 29 дугаар анги. Аав хүү хоёрын уулзалт. Чүү овогт байх нэг байранд нэгэн дундаж насны эр болон залуухан хүү суун. Залуу хүү цагаан хөрөмтэй царайлгаас гадна түүний биенээс онцгой аавраа ялгарч байв. Тэр бол Чүү Фэний ах Азуурэ нутгийн номер 1 Лингюн сургуулийн дотоод танхимын шав Чүү Гую юм. Харин дундаж насны эр нь Чүү Гую болон Чүү Фэний аав Чүү Юан байлаа. Тэднийг ярилцаж байх үед хаалга удаанаар нээгдэв. Хаалга тогшилгүй орж болно гэж хэн хэлсэн юм? Яв. Хүүтэйгээ жаргалтай наргагүй юм ярьж байхад хэн саад болж зүрхлэв. Чүү Юан ууртайгаар ширээгээ алгадан хашгирлаа. Гэвч хаалга бүтэн нээгдэх үед туран хай сул дорой хүн орж ирэх үед Чүү Юаны ууртай царай тэр дорой хөссөн юм. Аава, аха. Чүү Фэн толгоогоо маажин инээмсэглэн орж ирлээ. Энэ хоёр бол түүний хамгийн дотн хүмүүс. Дүү минь чи мөн үү?
Чүфэнийг харсны дараа Чү Гуйу маш их баярлаад хэдхэн алхаад Чүфэний урд ирээд тэврэн авлаа. Дүү минь ашгүй нэгэн мэрэгшив ямар их санава. Би ч бас таныг сансаа. Чүфэнч зөрүүлээд хүчтэй тэвэрлээ. Чамайг хараагүй 5 жил болсон байна. Өндөр бас их царайлаг болж бараг л таньсангүй шүү. Чүфэнийг нухацтай гэгчин шинжээд Чү Гуйу баярлан хэлв. Гэхдээ л тань шиг өндөр болоогүй л байна. Гэд Чүфэн инээлээ. Чи ямар хөгшөрсөн биш үү? Хэдхэн жилийн дотор л надаас өндөр болчихно. Чү Гуйу гараараа Чүфэний толгойг хэлв. Гэртээ ирчихэд надтай мэндэлдэггүй мүү? Гэд Чү Юан хажууд нь нэрлээ. Түүний нүүрэн дээр далдаж болохын аргагүй аз жаргал тодорсон байв. Чү овгийнхан Чүфэнийг хүлээн зөвшөөрдгүйч Чү Юаны хувьд тэр Чү Гуйугээс ялгаагүй түүний хүү байсан юм. Чүфэний нийл яган хөрмийг харсан Чү Юан ахаад асуулаа. Чи дотоод танхимд орчихсон юм уу? Ааха. Чүфэн инээмсэглэн толгой дохив. Сайн байна. Миний хүү Чүфэн тийм ч муу биш гэдгийг мэдээд байсан юм. Гэд Чү Юан чангаар инээлээ. Түүний инээдэнд ер бусын баяр баясгал мэдрэгдлээ. Тэд уулзаагүй 5 жил болсон болохоор ярих зүйлч их байв. Тэд хагас өдөр юу ч идэлгүй өдөржин ярилцаж суув. Ноён Чү Юан, ахлагч таныг залуу эзэн Чү Гуйуг дагуулад хүрээд иргэнэ гэж гаднаас дуудлаа. Энэ нь Чү овгийн мундаг цайд ахлах Заогийн хоолой байв. Тэр Чү овгийнх биш ч түүний байр суурь маш дээгүүр байдаг. Энэ үед Чүфэн ах болон аавтайгаа цуг гарч ирлээ. Ахлах Зао, яагаад биднийг дуудсныг мэдэх үү? Чү Юан боловсон асуув. Овгийн цуглааны талаар гисэн Чү овгийн бүх хүн очиж байгаа. Гэт буурал үстэй ахлах Зао инээмсэглэн хариуллаа. Ойлгомжтой. Гуйу, Фэньер, явцгаая. Чү Юан хоёр хөөрүүгээ хараад Чү овгийн цуглааны танхимыг чиглэн алхлаа. Ноён Чү Юан, ахлах хэлэхдээ зөвхөн та болон залуу эзэн Чү Гуйуг ирээрэй гэсэн. Тэднийг алхаж байхад Зао зогсов. Юу гэсэн үг юм? Гэд Чү Юан уурлав. Ахлах Зао санаа алдан инээмсэглээд энэ бол ахлахын хэлсэн зүйл. Би зүгээр л дамжуулж байна. Энэ үед ганц Чү Гуйу биш, Чү Юаны царай хүртэл ярвайлаа. Овгийн цуглаан гिचгээд Чүфэнийг дуудаагүй байгаа нь цаад санааг нь тодорхой илтгэж байв. Аава, аха, та хоёр очтоо. Өвөөг уурлуулсны хэрэггүй. Энэ үед Чүфэн инээмсэглэн хэллээ. Түүний инээмсэглэл их тайван харагдана. Чү овогт энэ олон жил байсан болохоор тэр иймэрхүү зүйлсэд дасчихсан байв. Чүфэний ингэж хэлхийг сонссон Чү Юаны зүрх урагдахшгэл боллоо. Түүнд өөрийгөө Чүфэний аав байх эрхгүй мэт санагдав. Чүфэний мөрөн дээр гараа тавиад ингэж хэллээ. Фэньер, дараагийн цуглаан дээр би заавал чамайг дагуулж явна. Гэд Чү Юан Чү Гуйуг дагуулад явлаа. Спиритийн 9-р төвшин. Чүфэн маш их баярлав. Тэр Чү Юаны биеинд аурагаа нэвтрүүлэхэд Чү Юанаас спиритийн 9-р төвшний аура мэдрэгдсэн. Энэ нь юу гэсэн утгатай гэж Чүфэн мэднэ. Чү овогт хөгшин өмнөх үеэс өөр спиритийн 9-р төвшөнд орсон хүн байхгүй. Тэгэхээр Чү Юан хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч гэсэн үг. Спиритийн 9-р төвшин ганц л алхмын дараа үүслийн төвшөнд орох боломжтой. Үүслийн төвшөнд орох үед сүнсний энерги ашиглахаа болж үүслийн хүч ашигладаг. Энэ нь сүнсний энергиэс хэд дахин хүчтэй энерги юм. Спирит төвшний дээрх төвшин. Чү овгийн одоогийн ахлах Чү Юан бал ганцаараа үүслийн 1-р төвшин юм. Дундаж насандаа спиритийн 9-р төвшөнд орно гэдэг үүслийн төвшөнд орох цаг хугацааны л асуудал гэдгийн илрэл. Ноён Чү Юан, муу юм боллоо. Яг энэ үед хөгшин хоолой цорайтан том биетэй хүн сандран ирлээ. Авгах зан, юу болсон бэ? Чүфэн түүнийг таньсан юм. Тэр бол Чү овгийн зарц нарын нэг. Та залуу эзэн Чүфэн үү? Чүфэнийг харсан Зааны царай хувирлаа.
Чүфэн 10 настайдаа Чү овгоос явсан болохоор Зан түүнийг арай гэж л танив. Тийм ээ, би байна. Чүфэн инээмсэглээд толгойд өглөө. Залуу эзэн Чүфэн, догшин араатнууд уулын ард байдаг уурхай дээр гарч ирсэн гэж Зан сандран хэлв. Догшин араатнуудаа? Чүфэн угсхийн уулын арлуу гэрлийн хурдаар гуйлээ. Чү овгийн ард байдаг уулын уурхай бол Чү овгийн ганц орлогоо олдог газар. Гэхдээ уурхайн ажилчид ихэнх нь хотын иргэд байдаг. Тулааны урлагаар хичээлдэг мэрсэр хүн байгч тэдний хүч нь маш дорой. Догшин араатнуудыг Чүфэн өмнө нь харж байсан болохоор нэгдүгээр зэрэглэлийн догшин араатныг ч уурхайчид дөнгөхгүйг тэр сайн мэдэж байв. Уурхайчид догшин араатнуудтай таарвал юу болох талаар Чүфэн бодохыг ч хүссэнгүй. Гэхдээ Чүфэнийг яваад удаагүй байхад Заны царайн дээр хорон инээмсэглэл тодров. Авгах Зан, тусалсанд баярлалаа гэд Чүшүүн алхан ирж Занд хэдэн мөнгөн зоос өглөө. Хийх ёстойгоо л хийж байна. Зан мөнгөн зооснуудыг аваад залуу эзэн Чүшүүн, догшин араатнууд уулын хүнд байдаг. Та яаж тэднийг нааш нь уурхайтай ойр гаргаж ирсэн юм? Нууц. Залуу эзэн Чүшүүн, таны арга их үр дүнтэй байж болох ч энэ догшин араатнууд улмал олуулаа болоод байна. Бид хурдан очих хэрэгтэй байхаа. Уурхайн ойр хавьд цугларсан догшин араатнуудыг бодсон Заны шар үсэнд босов. Юунтай юм? Дээд тал нь 3 дугаар зэрэглэлийн догшин араатан байгаа биз? Чүфэн Азуре Драгон сургуульд 5 жил сурчхаад иймхэн ч юм зохицуулж чадахгүй бол үхсэн нь дээр биз? Чүшүүн хуйтнэр гэлээ. Энэ бүхнийг Чүфэнийг зовоох гэж хийсэн байтал юу гэж очиж түүнд туслах вэ? Гэхдээ залуу эзэн Чүшүүн, Чүфэнд ямар нэг зүйл тохиолдоод ноён Чү Юан энэ хэргийг мөрдөж эхлэх юм бол сайн зүйл болохгүй л байх та. Зан санаан зовсоор л байв. За яах вэ? Очиж харъя. Хэсэг бодсны дараа Чүшүүн Заны буруу бас биш гэдгийг ойлголоо. Хэрвээ Чүфэн үхэх юм бол тэр ч бас үхнэ гэсэн үг. Чү Юан хүүгийнх нь үхэл түүнээс болсныг мэдвэл сайнгүй л байх болов. Чүшүүн Зан хоёр арын ууланд орж уурхай дээр ирээд хартал Чүфэнийг маш олон уурхайчид тойрон тэр хоёрыг чиглэн алхаж байв. Уурхайчид том мангаснууд гүржгсэн байсан нь догшин араатнууд байлаа. 30 дугаар анги мангас. Залуу эзэн Чүшүүн, та хүртэл ирээ юу? Энэ догшин араатнууд ч аймаар байсан шүү. Азар залуу эзэн Чүфэн амжиж ирлээ. Үгүй бол юу болохыг төсөөлөхөд ч хэцүү байна. Чүшүүнийг харсан хэдэн уурхайчид айдсаар дүүрсэн царайтай гүн ирлээ. Энэ үед л Чүшүүн нийт 9 догшин араатан байгааг анзаарав. 1-р зэрэглэлийн 5 ширхэг, 2-р зэрэглэлийн 3 ширхэг, 3-р зэрэглэлийн 1 ширхэг. Энэ догшин араатнууд түүний хувьд юу ч биш, Чүфэний хувьд хэцүү байх гэж бодов. Арай Чүфэн спиритийн 4-р төвшөнд орчихсон байх та. Чүфэн спиритийн 4-р төвшний хүчтэй байсан ч ийм олон догшин араатнуудыг нэг дор ийм хурдан аллаа гэж юу? Чүшүүн, баярлалаа. Чүшүүнийг бодолд автаж байхад Чүфэн түүн рүү инээмсэглэлээ. Түүний инээмсэглэлд талархал тод мэдрэгдэв. Энэ үед Чүшүүн бүр цочролд орж сэтгэлд нь таагүй мэдрэмж төрөөд олон зүйл бодолгүй шууд уурхайг чиглэн гуйлээ. Залуу эзэн Чүфэн, та эднийг алсан юм уу? Амьсгалахгүй хэвтэх догшин араатнуудыг харсан Занд хэлэх үг олдохгүй байв. Тэр Чүфэнийг спиритийн 2-р төвшөнд олон жил байсан хог шаар гэж сонсож байсан. Азуре Драгон сургуулийн дотоод танхимд орсон ч үсрээдэл 3-р төвшөнд орох байх гэж бодож байтал яаж тэр ийм олон араатнуудыг ийм хурдан алж чадав? Тийм бол юу гэж? Гэд Чүфэн инээмсэглэхэ болон Зан руу ширтлээ. Өмнөх талархах сэтгэл нь тэр чигтээ алга болж хүйтэн хөндөй авраа гаргав. Юу ч биш те. Зүгээр л асуусан юм. Чүфэний харцыг харсан Зан айсандаа хэдэн алхам хойшилж хүйтэн хөлс тухаар нь дүүрлээ.
Зан аха, та чүү овогт ийм удаан байжгаад яагаад хөгшрөх тусмаа мунхаг болоод байна? Санаж яв. Зарцын хувьд асуух зүйлээ асуу. Асууж болохгүй зүйлсийг битгий асуу. Хийх зүйлээ хийж болохгүй зүйлсээ хийхгүй байсан нь дээр шүү. Шүүфэний үгний цаана маш олон утга байсан нь Занг айдас давтуулж царай нь бараахад хүргэв. Тэр хариуд нь юу ч хэлж чадахгүй чичрэн зогслоо. Энийг харсан Шүүфэн хүйтнэр инээмсэглэв. Түүний таамаг нь зөв байсан нь тодорхой болсон юм. Залуу эзэн Шүүфэн, энэ догшин араатнуудыг яах вэ? Чүү овг руу аваачих вэ? Хэдэн 10 уурхайчид түүнийг тойрлоо. Хэдхэн догшин араатнаас болж тэг хэрэггүй дээ. Гэртээ аваачаад идцгээ. Гэд Шүүфэн тоосон шинжгүй гараа даллаад чүү овгийн зүг явлаа. Баярлалаа залуу эзэн Шүүфэн. Уурхайчид баяр баясгалд автлаа. Догшин араатнууд бол тулааны уралгаар хичээлдэг араатнууд. Тэдний арьс гам мэд хатууч, мах нь маш их хамттай. Махын идсэн хүний бие чэрэгжиж хүчтэй болоод зогсохгүй урд наслуулдаг. Тэдний биеийн бүхий л хэсэг нь эрдэнэс гэсэн үг. Гэтэл Шүүфэн ийм зүйлсийг тэдэнд өгч байхад яаж баярлахгүй байх вүлээ? Бас Шүүфэнийг нүцгэн гараараа энэ догшин араатнуудыг алахыг нүдэрээ харсан уурхайчид Шүүфэнийг улам их хүндэлж биширч байлаа. Уурхайн ойролцоо Шүүшүү нэрээд эргэн тойрноо шалгаад өндөр мод руу харин гарлаа. Модноос буух үед түүний гаранд маш олон жижиг нүхтэй модон хайрцаг байлаа. Багшийн зөв байжээ. Энэ үнэхээр догшин араатнуудыг татдагюм байна. Бас тэд энийг олж чадахгүй. Догшин араатнуудыг татах үнэхээр сайхан эд байна. Гэхдээ уулын гүнд байх догшин араатнуудыг дуудана гэдэг сүнслэг шүрээс өөр ингэх чадaltaй сүнслэг ургамал байхгүй байх. Хэлж дуусаад Шүүшүүн модон хайрцгийг нээлээ. Гэвч хайрцгийг нээсний дараа түүний царай тэр дорой хувирв. Модон хайрцагт байсан сүнслэг шүр алга болсныг хараад цочирдон зогслоо. Яаж тэ? Сүнслэг шүр хааччихв? Шүүшүүн пад чимээгээр газар унах үед царай нь цонхиж цайсан байлаа. Модон хайрцгийг түүний багш өгсөн ч сүнслэг ургамлыг аав нь маш өндөр үнээр авсан. Тэр спиритийн 9 дугаар төвшөнд орохдоо бэлдэхээр сүнслэг шүрийг хадгалж байсан юм. Хэрвээ аав нь тэр сүнслэг шүр түүнээс болж алга болсныг мэдвэл арсыг хуулах биз? Арай Шүүшүүн гэнэт Шүүфэний түүнд талархсан үеийг саналаа. Модон хайрцгийг атхангаа шүдэ хавираад Шүүфэн чамайг да. Энэ үед Шүүфэн аль хэдийн гэртээ ирчихсэн хаалгаа хаагаад хорон гихчин инээмсэглээд халааснасаа сүнслэг шүрээ гаргаж ирэхэд өрөөгөөр нэг сүнслэг энерги тархлаа. Шүүшүүн чамд үнэхээр баярлалаа. Намайг спиритийн 6 дугаар төвшөнд оруулах гэж ингэж их хор найруулж, ингэж их хичээх гэж яасан ч өгөөмөр юм. Шүүфэнийг сүнсний хүчтэй гэж Шүүшүүн зүүдлээчгүй байх. Модон хайрцаг догшин араатнуудын үнэрлэх мэдрэхүйг төөрүүлэгч Шүүфэний сүнсний хүчийг төөрүүлж чадахгүй. Шүүфэн ирсэн даруйда дотроо сүнслэг шүртэй модон хайрцгийг мэдэрч энэ бүхнийг хүний тавьсан өрх гэдгийг ч гадарлсан юм. Уулнаас буцах замдаа тэр Шүүшүүн Зан хоёрын гайхсан байдлыг хараад тэднийг нийлж түүнийг хорлох гэснийг ч ойлгосон. Гэвч тэд Шүүфэнийг хорлох битгий хэл өөрсдөө асар их хохирол амсснаа мэдээгүй байв. Сүнслэг шүр түүний хэвлийд орсны дараа их хэмжээний сүнсний энерги болж хувирлаа. Энэ их сүнсний энергийг тархаж эхлэхээс ч өмнө түүний дантян юу ч хүйс соржхов. Яг энэ үед Шүүфэн дантянаас яг л өлсгөлн чон хоолоо зажилж байгаа мэт чимээ сонслоо. Энэ чимээ арилгах үед түүний дантянд том өөрчлөлт гарч 9 цагаан араатан архираад ахин хувирч эхэллээ. Бүх зүйл хэвэн болох үед түүний сүнсний энерги өмнөхөөсөө хэд дахин хүчтэй болж дантянаас нь ялгарн Шүүфэний биеийн бүх хэсэгт тархав. Спиритийн 6 дугаар төвшин. Шүүфэн нүдэ нээх үедээ инээмсэглэн хэллээ. 15 наснда спиритийн 6 дугаар төвшөнд орсон хүүхдийг гоц суут гин.
Харин 2-р төвшнөөс 6-р төвшөнд ердөө 2 сарын дотор орсон хүнийг ганц л үгээр илэрхийлнэ. Мангас. Цаг хугацаач хурдан өнгөрч Чүү овгийн цуглааны цаг боллоо. Энэ цуглаа нэртэй арга хэмжээ нь Чүү овгийн чуулган юм. Бас нэгэн санаа нь Чүү овгийн сүр хүчийг бусдад харуулах явдал юм. Уул налсан хотын тулааны талбарт хүмүүс шавж байлаа. Хотын баячуудаас гадна хөрш захирагч овгууд ч ирсэн юм. Өөр овгуудын зарим нь урилгаар ирж, зарим нь бишрэн шүтсэндээ ирсэн. Гэхдээ тэдний зорилго нь адилхан. Тэр нь одоогийн Чүү овгийн хүчийг судлах. Чүү овгийн гишүүд гарч ирэх үед шүүг анчтэгдэж хаа сайгүй л шивэр авир ярилцсан. Хараач, тэр Чүү овгийн ахлагч Чүү Юанба байна. Хүмүүсийн харц эхлээд Чүү овгийн ахлагч Чүү Юанба дээр буулаа. Тэр нэлээд хөгшин байсан ч түүний нуруу нь барих шиг, бэлхүүс нь бавганх шиг байв. Түүнийг алхах бүртэс салхи босно. Түүний элд мэдэд цасан цагаан хөмсгөний доорх харцнаас хүчирхэг аавра ялгарх нь хүмүүсийн айдсыг хүргэнэ. Тэр бол Чүүфэн болон бусдынх нь өвөө, Чүү овгийн ахлагч Чүү Юанба юм. Чүү овгоос үүслийн төвшөнд орсон цор ганц хүн. Чүү Юанбагийн ард 6 хүн байна. Тэд бүгдээрээ сүрдмээр хүчирхэг харагдаж байна. Овгийн шинэ ахлах хэн болох вэ? Яарах юу вэ? Өнөөдрийн Чүү овгийн цуглаанаар тэр огцорч байгаагаа бас шинэ ахлагчийг зарлана. Тийм болохоор өнөөдөр их сонирхолтой зүйл болно гэсэн үг. Чүү овгийн цуглааны гол учрыг хүмүүс бодох тусам улам их догдолж байлаа.